За ингээд Төвсгөл аймгийн засгийн санаачлагаар одоо зохион байгуулагдсан мөтөөч хөвсгөлчүүд урлаг спортын наадам үнэхээр 3 өдрийн турш маш сайхан одоо өрсөлдөөнтэй бие биенээсээ суралцсан, арга туршлагаа хуваалцсан ийм сайхан одоо наадам болж өндөрлж байна. Мөрөн сумын хувьд энэ удаагийн спортын наадамд одоо бид бас амжилтанд оролцоход бол 5 сарын 9-өөс 5 сарын 30-ны өдрүүдэд одоо тусгай хөтөлбөрийг гаргаж баг тамирчтай бэлтгэх энэ арга хэмжээд тэмцээн уралдаануудаа зохион байгуулж ажилласан. Үүний маань үр дүн өнөөдөр одоо гарч бид 101 одоо тамирчдыг энэ удаагийн спортын урлагийн наадамд одоо бэлтгэж оролцууллаа. Баг тамирчид маань үнэхээр амжилтанд оролцсон төрөл бүрдээ одоо өөрсдөө байр эзэлж үүний маань үр дүн өнөөдөр баг хамт олонны маань амжилт өнөөдөр энэ мөрөн сумыг тэргүүн байр эзлэхэд бол хамгийн их том одоо ач холбогдолтой ийм үйл ажиллагаа боллоо. Тэгээд энэ уралдаан тэмцээнд амжилт гаргаж оролцсон нийт баг тамирчдаа та бүхэнд одоо бас спортын өндөр амжилт хүсье. Энэ бол баг хамт олонны одоо ялалт юм а гэдгийг хэлье. Тэгээ үүний ард бас баг тамирчдаа дэмжиж одоо 3 өдрийн турш зааланд тэр урлагийн театрт оролцсон нийт одоо Хөсгөлийн Мөрөн хотынхаа ард иргэдэд маш их баярлалаа. За нийт мөрөнчүүдэд энэ өдрийн энэ орон мэндийг хүргэе. Бүтээч хөвсгөлчүүд үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан урлагийн спортын наадамд Мөрөн сум сайхан оролцсон 101 тамирчин бүх төрөлд ингэ сайхан оролцлоо. Тэгээ энэ тэмцээн бол бид үүдийн бас нэг хамтын ажиллагаа тий бүх юм дээр ингээд Мөрөн сум ямар мандал үзүүлдэггүй гэдгийг бас харуулсан сайхан ингээд үйл ажиллагаа ингээд боллоо. Тэгээд энэхүү тэмцээний арга хэмжээ ингээд зохион байгуулахад дэмжиж хамтран ажилласан бүх баг тамирчдаа баярлалаа.